Манай улсад замын хөдөлгөөнд орж буй автомашины тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, агаарын бохирдлогсон эрэлтэд дагаад сайн муу олон төрлийн автомашины сэлбэг хэрэгслүүд зах зээл дээр худалдаалагдаж байна. Автомашин эзэмшигчдийн анхаарлаа хандуулж байнга сольж байх ёстой сэлбэгийн нэг нь агаар шүүгч юм а. За агаар шүүгч гэдэг нь вөхөр автомашины моторд орж шатах процесс орж байгаа гаднаас орж байгаа агаар дотор төрөл бүрийн тооснууд байдаг. Энэ тооснуудыг агаараас нь шүүж авч үлддэг юм тохиромжийг агаар шүүгч гэж нэрлэдэг. Тэгэхээр ер нь тоос бол агаарт байгаа тоос бол өөрөө шатдаггүй. Тэгэхээр цилиндрийн дотор явж байгаа тэр шаталтанд ямар ч нөлөө үзүүлдэггүй юм хортой зүйл байж байгаа. Тэгээд энэ нь бол вөхөр ихэвчлэн одоо нэг кварц гэж яадаг элсний нарийн ширхгүүд байдаг. Энэ мотор дотор орчхороо моторын эд ангиудыг зүлгүүрдэх маягаар илэрдүүлээд тэгээд машины эдлэгээний хугацааг богиносгочихдаг юм уу талтай. Ийм учраас дээрээс тэрийг бол орхоос өмнө шүүж явах шаардлагатай гэдэг. За энэ тэр бол вөхөр машины оруулах болон гаргах систем гэж байдаг хөдөлгүүрийн мөн тосгооны системүүдээр дамжаад дандаа үргэлжлэж байгаа нэг гадаргуу нөгөө гадаргуудаар гулсж байгаа гадаргуудын дундуур ороод тэгээд нөгөө хатуу ширхэгтэй учраас зураад зороод ингээд одоо хоорч байгаа юм шиг ийм зүлгүүр маягийн илэрлэл үүсгдэг. Тэгэхээр энийг ингээд шүүгээд үлдээчихтэй зэрэг машины эдлэгээний хугацаа бол уртсдах юм сайн талтай. За ер нь агаарт орж байгаа тоосны хэмжээг л гэхээр хэр сайн шүүж чадчихна гэдгээр нь л агаар шүүгчийг үнэлдэг. Өөрөөр хэлбэл агаар шүүгчид одоо юу гэдгийг орж ирж байгаа тоосыг 100% гэж үзвэл тэрний хэдэн хувийн шүүж чадчихна гэдгээс нь ингэдээс нь хамааруулж агаар шүүгчийг бол үхээр үйл ажиллагаа хэр ашигтай сайн агаар шүүгчийг гэдэг нь үнэлдэг. Гэхдээ агаар шүүгчид бол бас шүүж байгаа юуныхаа үхээр нөхөн дундуур ингээд одоо урсаж гарч байгаа агаарыг тоосыг авч яах нэхэр бас хэр нарийн агаарыг юу тоосыг шүүж чадчихна гэдгээр бас үнэлэгддэг. За ер нь агаар шүүгчийг ингээд солихгүй байгаад ахаар автомашинд юу болох вэ гэхээр угаасаа тэр утаатаа орсон юу гаднаас агаарт орсон тэр тоос нь нэгдүгээр шаталтанд ороод утаатаа хамт явахтайгаа зэрэг цилиндр поршингийн групп гэж яадаг тэр хэсгийн гадаргуунуудыг илэгдүүлдэг. За мөн цилиндрийнхээ тэр ханаар нэвчиж ороод тос руугаа орчдөг. Тэгээ тос нь бол нөгөө хөдөлгөөнтэй нэгнийхээ дээгүүр гулсж байгаа эдангуудыг тосолдог учраас нөгөө тослоод нөгөө бүр хөнгөн болгож илэгдэлгүй болгож явах юм шин дунд гадны биет орчхоор нөгөө харьцаж байгаа хоёр гадаргуугаа бас дахиад илэгдүүлээд байдаг. За ийм учраас агаарыг шүүхгүй байж болдгоо. Монгол улс автомашин болон тээврийн хэрэгслийн агаар шүүгчийг 2013 он хүртэл 100% гаднаас захиалан оруулж ирдэг байсан бол үндэсний үйлдвэрлэгч Альфа Фильтр компани үүсгэн байгуулагдсанаар дотооддоо үйлдвэрлэж нийт хэрэглээний 20 орчим хувийг хангах нөхцөл бүрдсэн. Альфа Фильтр агаар шүүгчийн үйлдвэр угсралтын үндсэн 3 шугамтай бөгөөд тоног төхөөрөмжийн дээд хүчин чадал нь сард 20,000-аас 25,000 ширхэг агаар шүүгч угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай. Агаар, тос, түлшний шүүлтүүрээс бүрдсэн нийт 120 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна. Манай компани нь 2014 онд засгийн газраас зарлагдсан импортыг орлох, экспортыг дэмжих 888 төслийн одоо манай үйлдвэрийн үйлдвэрөөр өргөх төсөл шалгарч бид нэр тухайн санхүүжилт маань 9 сард шийдэгдэж 14 оны 11 сар гэхэд бид бүрэн өргөлтөлөө хийж дууссан байгаа. Тэгээ энэ хүү өргөтгөл бид засгаас дэмжсэн санхүүжилтийн үр дүнд бид өргөтгөл хийж одоо бүтээгдэхүүнийхээ чанарын тогтолцоо чанарын хяналт болоод одоо үйлдвэрлэх хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлээд байна. Яг энэ хүү санхүүжилт дэмжлэгийн засгаас өгсөн бидэрт энэ хүү дэмжлэгийн үр дүнд бид өнөөдөр яг одоо 2015 онд одоо энэ эдийн засгийн байдалтай хамааралтай бусад бүхэл бараанууд одоо импортоор орж ирсэн бараанууд нэмэгдэжсэн бол бид нар одоо эсрэгээрээ одоо манай бүтээгдэхүүнүүд чанар нь илүү сайжирч байгаа хэдийч үн маань одоо харьцангуй тогтвортой зарим нэг нь бүр одоо илүү буурах тийм болцоог бидэрт олгосон байгаа. Тийм болохоор бид нар одоо энэхээр яг энэ цаг үеийг бидэрт энэ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа энэ цаг үед бид нар бас үйлдвэрээ байгуулад энэ үйлдвэрлэл хийгдээд явж байгаадаа манай хамт олон миний хувийн зүгээс бид нар бол маш их баяртай байдаг. Тэгээд энэ хүү үйлдвэрлэлийн үр дүнд одоо бид нар сүүлийн үеийн одоо хийх шаардлагатайгаа бүхэл технологийн тэр нэг хийцтэй агаар шүүгчдийг одоо бид нар чөлөө ямар ч төлөвлөөр нь үйлдвэрлэх боломж бол бидэрт бүрэн бүрдсэн.
Тийм ч учраас одоо бид нар урт хугацаанд ажиллаж байгаа хэд хэдэн томоохон байгууллагууд байгаа. Бас бусад хэрэглэгчид гэсэн жишээ нь одоо Улаанбаатар төмөр зам, одоо Эрдэнэт, одоо Шивово гэх мэт Трансмаш холдинг гэдэг одоо нэлээд томоохон хариуцлагууд байгаа л да. Тэдний бол одоо хүссэн захиалгаар нь хүссэн хэмжээгээр нь бид нар одоо үйлдвэрлэх тийм бүрэн боломжтой бидэрт одоо бүрдээд байгаа юм. Агаар шогчийн үйлдвэрийн одоо голлох түүхэд бол одоо цаасан материал гэдэг. Цаасныг бол бид нар бас чанарын бус янз янзын шаардлагыг хангасан олон улсын одоо чанарын шаардлага тухайн бүтээтгүүнийхээ технологийн шаардлагад нийцсэн тийм цаасуудыг олон улсуудаас одоо оруулж ирдэг. Тухайлбал Америк нэгдсэн улс, Солонгос, Хятад, Японы одоо үйлдвэрлэгчдтэй одоо гэрээ байгууллаа ажиллаж одоо оруулж ирдэг. За шүүлтийн материал ер нь бол их олон төрлөөдөг. За манай үйлдвэр бол нийтдээ 25 орчим төрлийн шүүлтийн материал одоо оруулж ирж ашиглаж байна. Үүнд цаасан шүүлтүүр байна, эсгийн шүүлтүүр байна, тийм ээ. Мөн нано материал гэж бас байдаг. Био цаас гэж хүртэл одоо сүүлийн үеэс гарч ирээд байгаа. За эдгээрийг одоо бид нар бүгдээрийн л одоо бүтээтгүүнүүдтэй одоо ашиглаж байгаа. Тухайн бүтээтгүүнийхээ одоо шаардлагад нийцүүлж одоо тухайн бүтээтгүүн одоо шилбэл лабораторид хэрэглэгдэх гэж байна уу? Эсвэл уул уурхайн одоо их тоосчлолттой орчинд ашиглагдах гэж байгаа юу гэдгээс нь шалтгаалаад одоо яг тэр олон төрлийн шүүлтийн элементүүдийг оруулж ирж ашиглаж байгаа. Манай үйлдвэр бол захиалгын дагуу одоо яг хэмжээ размераараа одоо технологийн шат амжилтын дагуу ингээд үйлдвэрлэгдээд гараад ирсний дараа яг тэрнээс илүү гарсан бага хэмжээний цаасны хаягдал эсвэл төмрийн хаягдал одоо гарч байна. За эдрийг бол одоо дахин боловсруулах үйлдвэрүүд рүү одоо ингээд шилжүүлэх боломжтой байдаг учраас манай үйлдвэр бол ерөнхийдөө эко үйлдвэр гэж одоо ойлгож байна. Альфа фильтр үйлдвэр Монгол улсын ажлын байрны шаардлагууд болох MNS 5002-2000, MNS 4990, 2000, MNS 4996-2000 зэрэг стандартуудыг бүрэн хангасан бөгөөд бүтээгдэхүүний үйлдвэрлэл чанарын хяналтыг ISO 5011-2014 стандартыг үндэслэн гаргасан байгууллагын дотоод стандартын дагуу ажилладаг. Тухайн стандартуудыг үйлдвэрлэлтэд нэвтрүүлснээр 2014 оны 10 дугаар сард ОБД Тэг 517 тоод чанарын тохирлын гэрчлэгийг стандарт хэмжил зүйн газраас олгосон байна. Альфа фильтр Европ стандартыг хангасан үйлдвэрлэлийн болон лабораторийн тоног төхөөрөмжийг өөрөө үйлдвэрлэлтэд ашигладаг ба бүтээгдэхүүний чанарт олон улсын ISO 5011-2014 стандартын шаардлагын дагуу хяналт тавин ажилладаг. Тухайн стандартыг үндэсний стандарт болгох ажлыг өөрсдийн хөрөнгө оруулалтаар 2014 онд эхлүүлж шүтээс механик тээврийн дээд сургуулийн судалгаа шинжилгээний профессорын багтай хамтран ажиллаж байна. Агарын машин нийлэгдэж яагаад ч байхад тэгээд агаар шүүгчийг солиодох шаардлагатай байдаг учраас агаар шүүгчийн хэрэгцээ Монгол орны хувьд бол их байгаа. Агаар шүүгчийг ингээд дандаа гаднаас импортоор аваад байнг бол энэ гаднагшаа урсах валютын хэмжээ зөндөө нэмэгдчихнэ. За үүнийг багасгахын тулд энэ Альфа фильтрс гэсэн энэ үйлдвэр бол автомашины шүүлтүүрүүдийг бол дотооддоо үйлдвэрлэж хийж байгаа. Тэгэхээр ямар ч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ бол заавал стандарттай тогтоосон тийм шаардлагуудыг хангасан байхаар үйлдвэрлэх шаардлагатай. Хэрвээ агаар шүүгч ямар нэгэн стандартыг шаардлага хангадаг зүгээр үйлдвэрлэгч болгон дураараа энийг хийгээд байх юм бол мөдхөн хэдхэн хугацааны дараа бол нөгөө хэрэглэгчд маань агаар шүүгчээ бол муу гэж үнэлээд энийг авч хэрэглэхээ болчиход энэ үйлдвэрүүд бол гадны үйлдвэрүүдэд цохигдох юм аюултай байдаг. За ийм учраас үйлдвэр байгуулагдахад ямар тэмдэглүүлэхээр ах нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд нь тодорхой стандарт шаардлагуудыг тавих шаардлагатай. За энэ шаардлагын дагуу бол манай сургуулийн Альфа фильтрс энэ компанитай хамтарч хоёр стандартыг бол боловсруулад өчигдрийн байдлаар техникийн хорооны хурлаар хэлэлцүүлчихэд байж байна. За нэг нь бол агаар шүүгчид тавигдах, агаар шүүгчийг үйлдвэрлэх тавигдах техникийн шаардлага. За нөгөөх нь тосны шүүрийг үйлдвэрлэхэд тавигдах техникийн шаардлага. За агаар шүүгч болон тосны шүүлтүүрүүдийг үйлдвэрлэснийхэн дараа эдгээрийг яаж шалгах вэ? Чанарын шаардлага хангаж байгаа эсхийг яаж туршиж үзэх вэ гэсэн энэ чиглэлээр гаргасан стандарт байгаа. Тэгэхээр энэ стандарт батлагдсны бас нэг ач холбогдол нь бол дотоодын хэрэглэгчдүүдийг гадаадын хэрэглэгчдүүд бол бүтээгдэхүүн хөдөлж авахдаа бол ямар улсын ямар стандартыг
хангасан бүтээгдэхүүн байна уу гэдгийг харах шаардлагатай болдог. Тэгэхээр энэ биднүүдийн боловсруулж баттуулж байгаа энэ хоёр стандарт бол дандаа олон улсын стандартын одоо Монголд нотгшуулж байгаа юм стандартууд өөрөөр хэлбэл ISO-гийн стандартыг яг нэг-нэгийн харьцаагаар орчуулад манай улстай бол хэрэгжилж гэнэ гэсэн. Тэгэхээр энэ олон улсад мөрддөг стандартын энэ шаардлагуудыг хангачсан бүтээгдэхүүн байх юм бол аль ч гадны одоо дотоодын биш гадны хэрэглэгч бол энэ стандартын шаардлагыг хангадаг гэсэн сертификаттай энэ бүтээгдэхүүнийг бол шууд худалдан авах юм боломжтой болох. Альфа Фильтр компани техник хэрэгслийн ажиллах нөхцөл тохирсон агаар шүүгчийг Монгол Улсын томоохон байгууллага аж ахуй нэгжүүдийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж хамтран ажиллаж байна. Агаар шүүгч нь бол одоо хөдөлгүүрийн ажлын хөлбөмбөгийг цэврээр шүүж хөдөлгүүрийн хүчин чадалт бол маш сайнаар нөлөөлдөг чухал хэлбэг байгаа. Агаар шүүгч нь өөрөө гадаадаас авахд өртөг өндөртэй дотоод үйлдвэрлэж байгаа нь бол одоо хэрэглэгч бидний одоо хэрэглээг бүрэн хангасан сайн фильтр болсон гэж үзэж байна. Агаар шүүгчийг одоо манай үйлдвэрт туршилтын хугацаагаар 3 сар гаруй хугацаанд ашигласан. Ашиглалтын явцад 14 хоног дотор техник үйлчлэгээ орж ирэхэд бол агаар шүүгчийн бохирдлыг шалгаад хөдөлгүүрийн маслын одоо механик хөлцүүлэн шороотоос орж байгаа байдлыг лаборатори шалгуулахад хэвийн ажиллаж байсан. Тийм учраас энэ бол манай үйлдвэрлэлийн хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн боллоо гэж ойлгож байна. Ууд уурхайн тоног төхөөрөмж гэдэг маань ажлын хүнд нөхцөлд ажилдаг тоошороо боссон, нүүрсний тоосонцор боссон. Тэр тусмаа нүүрсний уурхаад бол агаар шүүгч гэдэг нь энэ чухал нэгдүгээр яригддаг асуудал. Агаар шүүгч маань сайн байна гэдэг маань тухайн техникийн ашиглалтын хугацааг уртасгах давуу талтай. Монгол улсад маань Альфа Фильтр хувьцаат компани агаар шүүгчийг дотооддоо үйлдвэрлэж байгаа тухайн шаардлагын хасан бүтээгдэхүүн гаргаж байгаад бол харилцагч компани явдал баярлж талархаж байгаа. Энэ маань манай Монгол улсын дотоодын эдийн засагт маань бас бага ч гэсэн хуваар нэмэр болох байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Харилцагч байгууллага хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлчлэгийг хүргэх нь Альфа Фильтр компани эрхэм зорилго байгаа. Бид бүтээгдэхүүнийхэн чанар хийцийг сайжруулж, өөрийн өртгийг багасгах тал дээр үргэлж судалгаа шинжилгээ хийн ажилтдаг бөгөөд өөрийнхөө бүтээгдэхүүнээ хөгжүүлэх тал дээр өөрөөр голлон анхаарч ажилтдаг. Энэ ч утгаараа олон улсад хүлээн зөвшөөрсөн үндэсний брендийг бид бий болгох зорилго тавин ажиллаж байна. Энд та бүхэн үндэсний үйлдвэрлэгч Альфа Фильтр компанийг сонгоорой.